Би хурц замтай. Гэрийнхэн чинь надад таалагдахгүй бол би 3 удаа тэсэн 3-аас тэрүүл харин шууд явна шүү. За. Ээжээ? Ледон. Шичээ, энэ миний ээж. Энэ бол авга гэж. Сайн байцгаана уу? Ледон. Найз бусгүй чинь ямар брендийн цүнх барьчихсан? Би харж байгаагүй юм байна. Авга брэнд их бишээ. Зүгээр бариад сурчихсан. 20,000 юан хүрэхгүй цүнхтэй гэрээс гарч болохгүй шүү дээ. Байж боломгүй үйлдэл байхгүй юу? Хадам ээж чинь дандаа брендийн цүнх барьдаг шүү дээ. Энэ байшинд нь бүр багтахгүй байна. Манай гэр бүлийг битгийл балалчгаарай да. Эмэгтэй хүнд нэр хүндийн баталгаа болох юмс бас хэрэгтэй. Болно. Хоол идэхэд бид хоёр шууд явж авъя. Орцгоё. Нэг шүү. Эгчээ, яах гэж надад ийм их юм бэлдсэн бэ? Үгүй ээ, энэ тавгийг л нэмж хийсэн. Бусдаар бол юм нэмээгүй. Энгийн амьдралтай айлууд яадгийг мэдэхгүй. Гэхдээ эн чинь хэвэн штэ. Шичи, танаа гэр бүлийн сарын хүнсний хэрэглээ 10,000. Харин манайхны хувьд танаа сарын хэрэглээг нэг өдөрт л хэрэгэлдэг шүү. Манай Лидон чинь багасаа торгон дээлтэй тосон идээтэй торгонд хөлбөрч өссөн хүүхэд байгаа юм. Бид нар Лидоныхаа мөнгөтэй айлын зүстэй охинтой гэрлэн гэж боддог байсан юм шүү дээ. Авга гихчээ. Таны оролцох хэрэг биш. Би Шичигийн амьдралын хэв маягт нь тааруулж амьдрна гэж бодож байгаа. Лидо маань хүн өрөвддөг болчихож эхийн хүмүүжил гэдэг огт ондоо шүү. Шичигийн аав нь өнгөрчихсөн гэж сонссон. Ээжтэйгээ ч гэсэн таарамжгүй гэлөө. Хоёр шүү. Гадам ихчээ юм идэлтэй. Жижиг хавч болчихлоо. Шаули гаргаад ирээч. Байц. Шин бэр болж ирж байгаа юм байна. Ямар тач орчинтойгоо танилцах хэрэгтэй байлгүй дээ. Шичи чи аваад ир. Гүй та хоолой идэлтэй. Яасан хөшчгөө юу? Хэлдэг шүү. Өрхийн нийт хөрөнгө 5 саяас доош эмэгтэйтэй яасан ч гэрэлж болохгүй. Ядуу айлын хүүхэд зам муутай байдаг юм шүү дээ. Орв шүү. Авга гихчээ. Ама татаач. 3. Би таны 3 удаа тавьчлаа. Сэтгэлээ гаргаж бэлдсэн уулзалтын минь та сүйтгэхэд хаячихлаа. Шаули, миний цүнх аймаг зүйлс бүгдийг аваад ирээч. Сонголт хийгээд хий. Маргааш Ледоны найз охинд бэлгэлэх гэсэн юм. Өө нэрэ, бас энэ канси хөвгшрэлтийн эсрэг багц. Ледон хэлсэн шээжээ чихэрлэг юмд дуртай бабл тий уудаг. Заримдаа шөнө ажиллаад нойргүй хондог. Энэ багцыг угаасаа хэрэгэлдэг гэсэн. 20 жилийн түүхтэй дотоодын брэнд. Нэр хүндтэй чанарын баталгаатай. Үнийн хувьд ч боломжийн шээчээ таалагдана. Хэд их дарамт мэдрүүлэхгүй байх нь чухал шүү дээ. Эцэгтэй сайн анхаарч. Хурдал. Чи соёо орчихжээ. Энэ шичи манай гэр бүлд яасан ч тохирохгүй хөөхөд. Ледон сайн юм байгаа үз. Чи гихтээ болиулах хэрэгтэй штэ. Бид ч гэсэн тэгээс эхэлсэн. Та одоо мөнгөтэй болоод хүмүүсийг дорд үздэг болчих. Бүгдийнх нь л өг эцэг, ажил чин тариачин байсан. Эцэг нь эртөө өнгөрсөн. Эхтэйгэж муу харилцаатай. Ийм хүнээс чи айхгүй байна уу? Ирээдүйд ямар занж гаргаж магадгүй. Харин ч бүр хайрламар байна. Дутуу бүхнийг би нөхөж өгмөр байна. Би амьд байгаа цагт шичи Лиа өгтийн гишүүн гэсэн үг. Төрсөн окноос өөрцгөө гэж мэд шичиг дээрлэхсэн хүн байвал Лиа өгтөд өссөн болно. Тийм болохоор таалагдахгүй байвал та өөрөө явж болно. Шаули зочноо үд. Өөрийгөө би танд таалагдахгүй гэж бодсон. Хүмүүс бүгд ярьдаг. Эцэггүй хүний хүмүүс дандаа дээрлэхдэг гэж. Залгийгдээ. Ээж аавч нь байхгүй болохоор би энэ байр машиныг чамд өгч байгаа юм. Тэдний өмнөөс чамд өгч байгаа инж гэж бодоорой. Одооноос энэ гэр хадмынх чинь биш, төрсөн гэр чинь гэсэн үг шүү. Үнэн дээр би ч бас санаа зовсон. Амьдралын төвчнөөс болоод тохгүй байх вэ гэд. Тэгээд шийдс. Өөрийнхөө тал хөрөнгийг шийшиж хилжүүлнэ. Ингүүл жинхэнэ гэр бүл болно. Ээж нь дэмжиж байна.